Төсвийн хурлаас төсөв баталгахад 2024 оны төсвийг баталгахад нэг хэд үүрэг чиглэлүүд төгсөн тэдрийгээ та бүхэн маань хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Түрүүн Саранчулан гишүүнсэн нөгөө эрүүл мэндийн үйлчлэгээ авч чадахгүй байна, боловсролын үйлчлэгээгээ эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг энэ бол сургууль цэцэрлэгүүд нь эхнээсээ ахуулаад хүртээмжгүйгээс үүдэлтэй. Тэгээ сургууль цэцэрлэгийн жишг зургуудыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд за дээрээс нь эмнэлэг дотор байрны жишг зургийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэйгээр шинжилэн одоо батлуул гэсэн тэр ажлынхаа араас хөөцөлтөө өсөө нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь яам тамгын газрынханд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний ойлголтыг нэмэгдүүл сайжруулахын тулд энэ хууль батлаад бол хангалттай биш л дээ. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүний үндэсний зөвлөл одоо нэг хэсэг үл их сайн ажилласан гэж би боддог. Одоо яг энэ танхимд та бүгдийн сууж байгаа энэ эндрээс бүх яамны төрийн нэрмжийн дарга нар суужгаад манай яамны илтгэлийг анх удаа би баг хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг амьсгаа даран сонсож байгааг харсан. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүний ойлголтын тухай маш сайн ойлголттой болоод дараа нь манай хөгжлийн бэрхшээлтэй хүний үндсийн зөвлөлийн гишүүд тэр үед гэрэл дарга өөрөө ч бас байсан баг. Бүх яамдуудаар яваад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн ээлтэй байдлаар ер нь бодлого шийдвэрээ гарсан байна уу, зөвлөлөө байгуулсан байна уу гэд бүр тухайн үед үнэлгээ өгөөд яамд тэр үед дараа нь тэгжээс хөөхсдө бид нарыг ирж зарим нэг загналаа. Тэг бид нар маш их юм ойлголоо. Бидний үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй юмнууд байгаа юм байна. Манай салбарын бодлого дээр ийм юм орхигдоод байгаа юм байна гэд маш сайн ойлголттой болсон юмсан. Тэг тэрнээс хойш дахиж яваагүй юм шиг. Тэр бол одоо 23 оны одоо намрал явсан санагдчих байна. Одоо тэгэл ерөөсө таг зогссон. За тэгээд уг нь бол дараа нь орон нутгаар явна гэд дархан руу хэдүүлээ хамтдаа явж исэн. За ингээл одоо тэр ажил бол зогссон баг. Тэгэхээр энэ бол уг нь бол тасралтгүй хийгдээсэй гэж би хүсэж байна. Яам тамгын газар руу явах хэрэгтэй, аймаг орон нутг руу очих хэрэгтэй. Аймгийн засаг дарганаар өөрснөө би Дархан уул аймгийн засаг даргатай одоо ингээ хамтдаа суужгаад та бүгдийн саналыг мэдээллийг сонсоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөөмс байгууллага төлөөлөл тухайн үед аймгийн засаг даргатай санал тавьж хахад манай одоо азай дарга шууд тэр хурал дээр за би ийм асуудлыг шууд шийдэе. За саналуудаа аваад над дээр нэгд өдөр ороод ирээрээ би энэ асуудлуудыг чинь шийдээгээд дараа нь надад өөрөө би тэр бүгдийг шийдсэн шүү тухайн үед хурал дээр гаргасан саналуудыг шилжүүлсэн. Одоо та бүхэн тэгж ажиллаж гинэ үгүй юу? Энийг хэрвээ ганцхан яам хийн, ганцхан агентлаг хийнэг бол угаасаа барахгүй. Нөгөө шийдвэр гаргаж боловсролыг хүртээмжтэй болох үүрэгтэй, эрүүл мэндийг хүртээмжтэй болох үүрэгтэй манай яам тамгын газрууд энийг ойлгохгүй байгаа цагт бодлого гаргагч нар маань ойлгохгүй байгаа цагт та бүхэн ганцаараа тохируулагч агентлаг болоод ч чадахгүй энэ агентлаг хэрэгжүүлэгч агентлагаас. Тэгэхээр нэг ийм зүйл дээр та бүхэн маань анхаарч одоо ажиллахгүй муу энэ ажил ерөнхийдөө тэгэл зогсчих шиг боллоо. Одоо хамгийн чухал бол уг нь бол нэгдүгээрт бидний баримталж исэн бодлого бол ерөөсөө төр өөрөө хийж байгаа хөрөнгө оруулалтад хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй болгоё. Одоо дүүргийн манай эмнэлгүүд гэхэд ерөн за нэг давхраар нь ороод тэгэл дээшээ гарч чадахгүй дээ. Яг бол баг лепттэй эмнэлэг гэж байхгүй. Хамгийн их ордог газар хөдөлмөр халамжийн газар байдаг. Манай хөдөлмөр халамжийн байрлалууд бол нэг давхраас нь дээшээ за баг нэг давхар руу ч орж чадахгүй хаал гарна. Хөдөлмөр халамжийн газар. За ийм байгаа цагт та бүхэн яаж хувийн хвшлээс одоо хөгжлийн бэрхшээлтэй ажиллахгүй бол мөнгө аавна гэдэг ингээ яриа сууж чадчихна нүүдэлтэй. Тэгэхээр бид нар энүүнийгээ сайжруулах үүрэг чиглэлийг авчаад энүүнийхээ хэрэгжилтийн араас одоо ингээд хөөцөлдөхгүй мүү. Тэгээд энэ олон эрхэн зөрчигдөж байна гэдэг чинь бидний ярьсан гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийг бий болгох юм бол хүн болгонд ээлтэй нийгмийг бий болгоно. Хүүхдэд, хөгшин настай хүнд, жирэмсэн эмэгтэйд те ингээ хүн болгонд ээлтэй. За